Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. За саяхан бас тойрогтой ажилласан говийн бүс. Тэгээ цэргийн анги нэгтгэлүүдээр орчлоо танилцлаа. Ялангуяа суманд Улаанбаатар сум, Хатан булаг сум гэдэг тэгээ зэвсэгчний анги салбарууд хэлийн цэргийн онцгой. Яг хэлийн цэрэг бас гайгүй юм аа. Ер нь зэвсэгчнээ бодвол хөрөнгө оруулалтууд нэлээд сүүлийн жилүүд хийгдээд шинэ байшин барилга зарим нь ялангуяа Сүлэн хайрын отряд ховц сунар хангалт гайгүй. Манай зэвсэгчний анги салбарууд бас юмнууд нь хуучирсан байна шүү. 70-аад 80-аад оны барилга байшинтай тэгээд гар хүрээгүй засвар хийгээгүй. Суманд байгаа төрийн албан агчид бол ер нь байр орон сууцлыг ярьж байна. Харьцангуй цалин мөнгө одоо нөгөө сангийн яам орон нутгийн нэмэгдэлгээд төрийн албаны хуулинд 40% нэмэгдэлгдэг болсон учраас бас учиртай. Зарим аймагуд бүр одоо 40%, 80% болгож нэмж өгөөд дээрээс нь нутгийн дэмгээд 400-600 мянган төгрөг өгөөд ингээд цалин хөлсний хувьд бас учиртай болчихсон юмд. Учиргүй одоо цалин яриад өөдөөс ингэж байгаа газар бол хавархан байна. Орон сууцны асуудал. Тухайлбал Хатан булаг дээр байгаа зэвсэгчний анги салбарын бол 2 орон сууц, 8 айлын 2 орон сууц бол байна. Нэгийг нь бол засаад 8 айл оруулсан юм байна. Одоо нөгөөхний засчих юм бол бас нэг 8 айл анги салбараас оруулах боломж бас байгаа юм байна шүү. Тэн дээр танай одоо энэ урсгал засвар юмнууд энэ жилийнх нь хэрэг болцоотойгоо эх жилийн энэ засвар урсгал засвар дээр нэмэгдэж байна уу, хасагдж байна уу? Ямар боломж байна? Бид нар заавал одоо шинэ хөрөнгө оруулалт, шинэ барилга байшин гэхээс илүү бас одоо байгаагаа бага төсөв зардал гаргаад миний ойлгосноор бол нэг 180 сая төгрөг байвал 8 албан хаагчид нь гэрүүлээр орчих болцоо бас байгаад байгаа юм билээ. Тэн дээр та бүхэн одоо мэдж байгаа юугүй юу? Хүсэлт юмнууд анги салбараас чинь ирсэн юм байна уу юу? Боломж байгаа юу юу? Иргэжлийн төсөвт нь оруулж боломж байгаа юу гэж. Нөгөө талаар Хатан булаг сум, ханги мандлын бомб гэх хүн ам ихтэй газар галын аюул байгалийн гавшиг гарах одоо бүрэн нөхцөл бүрдсэн барилга байшингууд одоо баригдаад ингэж идэг. Ганц галын машин байхгүй л байж юм шүү дээ. Тийм учраас үүнийг та бүхэн мэдж байгаа юу, анхаарч байгаа юу? Хуучин нойтон чамаа барахгүй тийш нь одоо галын машин явуулахгүй бол болохгүй. Хүн тэгээ хүний хөдөлгөөн түүнээгээ дагаад барилга үл хөдлөх хөрөнгүүд нэлээд баригдаж байгаа. Байшин барилга их баригдаж байгаа учраас энэ дээр онцгой анхаарах хэрэгтэй. Хатан булаг сумын удирдлагууд ярьжлаа. Манайхыг одоо бие даасан, аймагтаа улстай орлого төвлөрүүлсэн гэж байгаа мөртлөө ганц галын машин авч чадахгүй. Хажууд байгаа анги салбартаа нэг 8 айлын орон сууцын засаад өгчих мөнгө байхгүй. Бүгдийг нь одоо дээш нь татаад авчих юм аа. Төсөвчөөр нь яаж хуваарлагдаж, яаж төлөвлөгдөд байгаа юм бэ гэдэг ийм зүйлийг одоо сумын удирдлагууд яриад сууж их. За тэгээд хариултаас тодруулъя. За Нармат гişin асуултанд хариулъя. Нэг номер Жанжин штабын дарга Гамбимдраг. За эрхэм гишүүдийн амрыг зэвсэгчний Жанжин штабын дарга зэвсэгч нар Гамбим. За Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. Яг Наранбаатар гишүүний ярьж байгаагаар ерөн зэвсэгчний Жанжин штаб бие даасан хөрөнгө оруулалтын төсөвтэй байгаагүй. За тэгээ Батлан хамгааллын яам сангийн яамны дэмжлэгтэйгээр 2024 оноос бие даасан хөрөнгө оруулалтын төсөвтэй болсон. За мөн урсгал зардлын одоо урсгал засварын одоо төсвөөрөө энэ байшин барилгыг сайжруулах ажил хийгдэж байгаа. Монгол улсын зэвсэгчин өөрөө том айл 3200 барилга байгууламжтай. Түүний 80 орчим хувь нь 40-оос дээш жилийн насжилттай. Тэгээ бид одоо сүүлийн 3 жилийн хугацаанд энэ алба хаагчдынхаа ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр ялангуяа хуучин барилга байгууламжуудаа их засвар хийх, урсгал засвар хийх, сайжруулах талаар нэлээдгүй ажил хийгдэж байна. 2024 онд бид ялангуяа хугацаа цэргийн алба хаагч амьдардаг цэргийн байруудыг бүрэн хэмжээгээр гадна басаад за дээврийн засварын ажлыг одоо бүрэн хийж хэрэгжүүлсэн. За нэг нодлон бол нэг 50 гаруй байшин төрсөн. За энэ жил 2025 онд нэг 120 орчим байшингийн засварын ажлуудыг хийж хэрэгжүүлж Наранбаатар гишүүний хэлж байгаа яг үнэн манай зэвсэгчний байшин барилга үнэхээр хуучирсан мууц юмнууд байгаа. Гэхдээ би зүгээр байгаагүй. Яг сая миний хэлснээр одоо энэ засвар төвчлөлийн ажлуудыг хийж байна. За дээр нь алба хаагчдын албан тушаалын орон сууцны асуудлыг яг таны хэлж байгаагаар тэр жижиг салбарууд дээр агаарын цэргийн болон одоо бусад жижиг салбарууд дээр сумдуудад байж байгаа жижиг салбарууд дээр 8 айлын албан тушаалын орон сууцыг барих одоо чиглэлээр шийдэж байна. Тухайлх юм бол энэ жил ихэд бид нэр Говьалтай аймгийн Алтай суманд байрлах бас агаарын цэргийн салбартаа 8 айлын одоо байшин барьж өгч байна.
За өнгөрсөн жил бол 2 одоо газар ийм 8 айлын албан тушаалын байрыг барьсан байгаа. Энтэй аймгийн Дэлгэр хаанд байдаг 232 дугаар замун одоо Баян өлгийн улаан ус сумд байдаг салбар гэх мэтчлэн одоо сүүлийн жилүүдэд төсөв хөрөнгө тодорхой хуваар агсантай холбогдуулаад энэ байшин барилгыг сайжруулах ажил хийгдэж байгаа гэдгийг та бүхэнд илтгэе. Дууслаа. За онцгоогоос Нармат гишүүний асуултанд хариулъя. Гант төмөр онцгой дэмжих газар лидер 2 номер. За Нармат гишүүний асуултанд хариулъя. Дэд дарга хурандаа гант төмөр. Дорногов аймгийн Хатанбулаг сум буюу Ханги мандлын боомтоор гал төмөр унтраах аврах 3 дугаар зэрэглэлийн анги байгуулагдах засгийн газрын тогтоолын шийдвэр гарсан. За энэ хүрээнд орон нутгаас орон байрыг нь бэлдэж өгөөд тэгээд онцгой байдлын байгууллагаас томилгоо болоод техник тоног төхөөрөмжийн хангалтыг ийм хийх ёстой. Одоогийн байдлаар бол дөнгөж одоо байрны асуудал шийдэгдээд ингээд явж байна. Бид 2026 онд энэ байр байшингийн засварлах орон тооны томилгоо болоод техник тоног төхөөрөмжийн хангалтыг 26 онд багтааж хийнэ. Илтгэж дуслаа. Бос Нармат гишүү. Нэмж тодруулах. За Нармат гишүү. Сангийн яамнаас тодруулъя. Энэ орон нутгаа сумдуудаа аймагуудаа өөрсдөө санхүүжүүлдэг болсон гэд байх юм аа. Тэгээд энэ сум тэр аймагуд нь юу ч мөнгөгүй байх юм шүү дээ. 8 айлын орон сууц засчих 100% сая төгрөгч байхгүй, сумандаа улсын жорлон хийчих мөнгөч байхгүй, гал унтраах нэг машин авчих мөнгөч байхгүй. Тэгсэн мөртлөө энэ Хатанбулаг сумчууд өөрийгөө санхүүжүүлдэг гэдэг. Тэгээ энийг юусоо ойлгомжгүй. Өөрт нь тэгвэл нэг сумынхаа жижиг сажиг энэ улсын төсөв бүрдүүлж байгаа, аймгийн төсөв бүрдүүлж байгаа юм бол нэг жижиг сажиг наад захынхаа юм нэг сургуулийн анги тамхинаа ядаж парыг сольчих, хагархай цонхоо сольчих хэмжээний мөнгө төгрөг үлдээж болдгоо юм уу? Тэгээ энэ чиглэлээр өөрчлөлт хийх юм уу? Орон нутаг одоо өсчихсөн хөгжил орон нутгаа хөгжүүлнэ гэдэг бүгдийн тэгээ таа бүхэн татаж авчаад ингээд нэг жоохон тусаагаад суугаад байх юм уу? Энэ дээр ямар бодлого одоо таа бүхэн барьж байгаа? За сангийн яамнаас хариулъя. 8 номер Санжадарж. За сангийн яамд 9 бодлого төлтийн газрын дарга Санжадарж Нармат гишүүний асуултанд хариулъя. За эх жилийн хувьд бол 32 их 980 тэрбум төгрөгийг бол төсөлсөн байгаа. Энэ бол нэгдсэн төсвөр буюу бүх шатны төсөв нийлээд гэсэн үг. За үүнээс бол нийгмийн даатгалын сан бол 6.3 их найт төгрөгийг зарцуулна. За эрүүл мэндийн даатгалын сан бол 2.2 их найт төгрөгийг зарцуулна. За ингээд орон нутгийн төсөв бол 7.4 их найт төгрөгийг бол зарцуулахаар байгаа. За үлдсэн бол 15.6 их найт төгрөг нь бол улсын төсөв дээрээс зарцуулагдаад явна гэсэн үг. Тэгэхээр харьцааны хувьд бол нэг ийм өртөө харьцаатай байгаа. За ерөн зүгээр төсвийн харьцааны хувьд бол ямар юм явдаг вэ гэхээр суманд үлдэх мөнгийг үлдээх үгүйг бол аймаг хариуцаж явдаг. 2022 оноос бол бид бол суманд бол цалингийн орлого буюу хувь хүний орлогын албан татварыг бүхэлд нь үлдээдэг болсон байгаа. За мөн газрын төлбөр, үйл хөдлөлийн төлбөрийг бол үлдээдсэн байгаа. Хэр их орлого олон тэр хэмжээгээр бол зарцуулалт нь гарах боломжтой гэсэн. Хатанбулаг сумын хувьд бол хүн ам болон бизнесийн идэвхжил энэ бүгдээс шалтгаалаад олж байгаа орлого нь бол хязгаарлагдж байгаа болов уу гэж бодож байна. За Нармат гишүүний нэмж тодруулъя. Тэгээ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг энэ улсын төсөв том хувь нэмэр болж байгаа сумдууд, аймагуудаа эргээд төсөв хөрөнгө оруулалт юмыг тавьж өгөхгүй бол наад чинь уул уурхаагаас ганц орлого олж байгаа. Энэ уул уурхаагийн чинь дэмжих газар байхгүй болж байна шүү. Тэр Хатанбулаг мандах өсгөл сумын заагаар 6 нүрсний уурхаа өдөр шөнөгүй 24 цаг үйл ажиллагаа явуулж тэр газарнуудыг талхалж шорон замаар одоо хааш хамаагүй хэрж тавьчих штеп. Тэгээд нэг суманд нь хэдэн төгрөг ингээ хуваарлаад ингээ төсөвт нь ороод ирэхлээр зэрэгдээ хуун хамаад авчих юм. Тэгээд иргэд нь одоо бөөн эсэргүүцэл, бөөн уур бухимдал өөрсд нь наалдж байгаа юм юу ч байхгүй. Сум нь 100 жилийн өмнө яаж байгуулагдчихсэн яг хэвээр өнөөдөр байхаар чинь дараагийн энэ төслүүдийн чинь уул уурхайг чинь хаан дэмжих юм бэ? Эхнээс нь харж байгаа үстэй. Халдсан мөрөгдөө ашиглуулахгүй гэл ингээд эхэлж штэ. Тэр чинь тэр Хатанбулаг цогцын сумыг харчаал тэр иргэд чинь тэгж хэлж байгаа штэ. Өнөөдөр энэ уул уурхай чинь тэр байгаа тэнд амьдарч байгаа ард түмэндээ тэнд байгаа баг суманд нь үр өгөөж өгдөг
нэг асуудлаа шийддэг 5 цагаастай үлддэг бол хин энийг эсэргүүцэх юм бэ? Юу ч байхгүй байгаа нөхцөл одоо энэ чинь эсэргүүцээд ингээд нь шүү дээ. Бид нар бол одоо чухал ашигт батамлаа газрын ховроо цаашаага ашиглая л гэл энд сайхан яриад идэг. Тэгээ орон нутагт чинь байдал ийм байгаад байгаа шүү дээ. Ер нь энэ хөрөнгө оруулалтыг аймагт нь тодорхой танах ийм хэмжээнд хөрөнгө оруулалтаа хийгээ өгчүүл яадгийг. Энэ нэг сангийн яамны хэдэн мэрэгжилтэй сангийн яамных л одоо тэр хатан булаг суманд цэцэрлэг барин барихгүй гэл ингээд яриа сууж иж ер нь болж байгаа юм уу? Тэр чинь тэндээс сонгогдсон иргэдийн хурлын гишүүд нутгийн өөрөө удирдах байгууллага нь хэлцээд яриад эндээс мөнгө төсвийг үлдээчих юм бол хийх ажлуудаа хамгийн сайн та бүднээс илүү мэдж байгаа шүү дээ. Энэ төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоо чинь За санал хэлжлээ. За шижир гişүү асуулт асууя.